Монгол улс бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улсын худалдаа соёлын солилцоог бэхжүүлэх, цайны зам олон улсын брендийн нөлөөг нэмэгдүүлэх, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлал түшигдэн идэвхжүүлэх зорилготой цайны замын нэрэмжит Австрали 2026 аяллаа анхны баг Дархан хотод орж ирлээ. Өнгөрсөн өдрүүдэд Дорноговь, Сэлэн аймгаар дайран өнгөрсөн 3 улсын аялагчид ийхүү Дархан хотод нэг хоног амарч аян замдаа хөдлөлөө. Аяллаа цуваа бүгд найрамдах Хятад ард улсын 90 хотоос гарч манай улсын цайны зам дагуух 6 аймгийн нутгаар дамжин Оросын холбооны улсын Улаан-Уд хотноо барайнд орох маршруттай. Жил бүр цайны замыг дагсан Австралиас гадна автомашинтай аялал жилийн 4 улирлын туршид байнга зохион байгуулагдана гэдгийг онцоллоо. 25 оны 11 сард Дархан хотод 3 улсын аялал жуулчлалын сайдын 9-р уулзалт болсон. Дархан хотод зохион байгуулсан. Тэрний үеэр 3 улсын сайд баталсан цайны замын Австрали жил болгон тогтмол зохион байгуулна. Хоёрдугаарт нь бол цайны зам брэнд автоаялал гэдэг энэ бол хамгийн чухал хэсэг нь байгаа. Энэ удаагаар бол Хятадын төлөөлөгч машин, Оросын холбооны улсын Бурятийн төлөөлөгч машинууд, Монголоос орж байгаа 3 улсын төлөөлөгч машинууд замын үдээр орж ирээд сайн шант одоо цайны зам дагуух манай аймагуудаар ингээ бүгднгээр нь замаа үзээд бас ингээ мэргэжлийн бас хагас уралдаанаа хийгээд явж байна. Цайны зам брэнд автоаялал бол энэний араас шууд залгагдаад явна. Энэ цайны зам брэнд автоаялал гэдэг нь үндсэндээ цайны зам дагах одоо Хятад усаас орж ирээд тэгээд ингээд хөндлөн хошоо гараад Алтанмулгаар гараад Оросын холбооны ус руу очиод буцаад энэ замаар буцна гэсэн. Тэгэхээр энэ дээр бол 26 оны хувьд манай компанийн хувьд бол 270 эдэн машин одоо захиалга авсан байна. Энэ дээр бол нэг машинд 2.5 хүн явдаг. 2.5 гэхээр үндсэндээ нэг 700 орчим хүн гэсэн үг. Энэ 700 аялагч гэдэг маань юу гэж ойлгох вэ гэхээр ер нь дамжин өнгөрч байгаа аймагуудаар одоо зарим аймагуудаар дунджаар нэг $170-аас $200 үлдээдэг. Энд нь юу ордог вэ гэхээр нэг одоо мэдээж хоол тийм ээ зочид буудлын үйлчилгээ, тэгээ үзүр үйлчилгээ болон бензин тос ингээд дундчлаад боддог. Тэгэхээр одоо энэ 700 эдэн хүн ингээд явах нэ цаашдаа бол энэ улам их нэмэгдэнэ. Тэгээ эх 27 онд бол энэ жилийн одоо анхны явсан энэ 3 улсын цайны замын Австралигийн зам үзэх хагас мэргэжлийн уралдаан хийсэн. Эх жил илүү төлөвлөөд энэ дэр бол мэргэжлийн ангиллалын уралдааныг явуулна гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Аймгийн удирдлагууд Дархан хотын бэлэгдэл Нада бугыг хамт аялуулахаар бэлгэлсэн бол Дархан хус хувьцаат компани хамт олон брэнд бүтээгдэхүүнийхээ дээжээр аян замын ерөөл өргөн гарын бэлэг барьлаа. Марко Поло хариуцлагатай хувьцаат компани хамтран зохион байгуулж буй тус ралли 6 дугаар сарын 20-оос 30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд аялалд ус, тус бүрээс автоспорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 70 гаруй хүмүүхийн аяллаа баг хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцож байна. Российская делегация благодарит Оросын төлөөлөгчид Дархан хотын удирдлага хамт олонд хазуун дотноор хүлээн авч найрсаг зочломтгой хандсанд талархал илэрхийлж байна. Мөн Марко Поло компанийн төлөөлөл тань зориг саран туяа нарт чин сэтгэлийн талархал хүргэе. Хятад, Орос, Монгол гэсэн 3 улсыг холбох энэхүү замын төсөл хамтын санаачлага зөв чиглэлд хэрэлжиж байна гэж бодож байна. Хүнд бэрх маршрутуудыг туулах явцад зайлшгүй хүндрэлтэй хэсгүүд тулгардаг. Ийм үед Хятадын төлөөлөгчид Оросын багт тусалж, эсвэл Монголын баг Орос Хятадын хамтарсан экипажид дэмжлэг үзүүлдэг. Энэ бүхэн нь хүнд хэцүү нөхцөлд багуудын харилцан туслалцаа, эв нэгдэл ямар чухал болохыг тод харуулж байна. Бүгдэд нь баярлалаа. в трудные моменты. Всем спасибо. Монгол улс руу орж ирээд ингээд Дорноговь аймгаар дайраад тэгээд бид нар Дорноговь айгүй үзэсгэлэнтэй газруудаар раллигаа явуулсан. Эхний гараагаа хийсэн. Тэгээд бид нар нэг хоног амраад тэгээд дахиад нэг Говь Сүмбэр аймгаар дайраад Улаанбаатар хот руу ороод тэгээд нэг хоног амраад 3 дахь өдрөө Дархан хотод ирсэн. Тэгээд энэ Монгол улс руу орж ирэхэд бол одоо бидэд өгсөн хамгийн гоё мэдрэмж бол айгүй гоё үзэсгэлэнтэй байгальтай тий өвөрмөц тогтцтой тэгээд ийм халуун дотноор бид ингээ ухтаж авсан маш ингээд ийм найрсаг тий одоо зочломтгой ийм аран төмөн байна. Тэгээд энэ Монгол хэлсэндээ үнэхээр баяртай байна. Тэгээд Дархан хотод ирлээ өглөө бас бидрийг ингээд Дархан хот ингээ ийм сайхан хүлээж авч байна. Одоо жишээлбэл урдаа ингээд бид нар хүн одоо аялал жуулчлалын газраас болон бусад одоо төрийн байгууллагаас бид нар ингээ анхаарлын өндөр хандуулж ингээ хүлээж авч байгаа туйлын таатай байна. Бас маш баяртай байна. 真的是让我觉得蒙方的这个热情真的是非常给力。 Энэхүү арга хэмжээнд Монгол улсыг олон улсад сурталчлах,
Хил дамсан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол